Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Нийгэм судлал хичээлийн олон улсын харилцаа бүлэгсэдийн хичээл номер 11. Бидний өнөөдрийн хичээлээрээ буюу 3 дахь шөршийн бодлогын тухай судлах болно. Бид юуг судлах вэ? Монгол улсын 3 дахь шөрштэй харилцах бодлогын тухай судлах бол бид юуг чаддаг болох вэ? Төгсгөх гадаад бодлогын талаар төрөөс батлан гаргасан баримтчгийг судлан ач холбогдлыг тодорхойж үнэлэх байгаа. За суралцсан зорилтын хувьд хараад үзэх юм бол бид нэр 10 дугаар ангидаа бүс нутагт дах хамтын ажиллагааны тухай үзэж байсан бол 11 дугаар ангидаа бид нар сонгон гүнзгийрүүлэх хичээлээрээ за 3 дахь шөршийн бодлогын тухай илүү дэлгэрүүлж үзэх ёстой байгаа. За хоёр шөрштэйг хамгийн нэн төрөнд харилцах ёстой бол бид нар 3 дахь шөршийн бодлогын тухай авч хэлцэх нь яг л бид нар хоёр том гүрний дундор шийдвэр онцлогтой. За хөршцүүд бол 3 дахь хөрштэйг харилцах тулгымдсан асуудлыг шийдвэрлэх ямар арга зам байгааг хүүхдүүд та бүхэн манаас хамтран шийдвэр гаргах байгаа. Тулгуур ойлголтын хүрээнд хөрш орнуудтай харилцах бодлогын хүрээнд хоёрт нь зөөлөн хүчний бодлого, гуравт нь 3 дахь хөршийн бодлого, дөрөвт нь тэнцвэртэй харилцаа зарчим буюу за бодлогын баримтчиг үндсэн чиглэл үйл ажиллагааны хэрэгжлийн талаар дэлгэрүүлж үзэх ёстой байгаа. Аливаа гадаад харилцааны бодлого нь тухайн улсын үүднээс эхэлдэг гэж Наполеон хэлсэн байдаг бол Монголын тухайн тэр үе таалга нь юуны өмнө хөрш орнуудаа цаашлбал Аз намхан талын бүс нутгийн олон улсын харилцааны глобал орчин мөн байдаг бөгөөд гадаад харилцаанд олон улсын дотоод байдал ард түмний хэв нэгдэл буюу нийгмийн эдийн засгийн байдал, төрөлх засгийн бодлого чухал үүрэгтэй байдаг. Монголын гадаад харилцааны бодлого гарсан зарчмын өөрчлөлтүүдний үндсэн шалтгаан нь улс орны дотоод улс төр нийгмийн эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөөс шууд хамааралтай бөгөөд энэ нь олон улсын харилцаанд оролцох их үндэс болж байна. Дотоод бодлогын хүрээнд авч үзэх юм бол дэлхийн бүс нутаг нөлөө бүхий улсуудтай харилцаа хамтын ажиллагааг төлхөө хөгжүүлэхийн зорилгын хамт аль нэг улсаас хэд хараат байх буюу орхос сэргэмжлэх ёстой бөгөөд Монгол аюулгүй байдал үндэсний язгуур ашиг сонирхол олон улсын эрх зүйн хүрээнд төр дипломатын харилцаагаар бэхжүүлэх ёстой гэж гадаад төлөв үзлэр хөндлөлт заасан байдаг. Мөн Монгол улс нь хүн амын тоо эдийн засаг цэргийн хүч чадвах улс төрийн нөлөө гэх мэт шалгуураар авч үзэх юм бол бага улсын хэмжээнд орохыг өмнөх хичээл дээр үзсэн байгаа. За далаад гарц үе цөмийн зөвхөн 2 орчсын донд орчдгоор онцлогтой. За бидний буюу хөрш улсуудтайгаа харилцах тулгамжийн асуудлууд энэ хүрээнд авч үзэх юм бол өөрийн ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах вэ? Шин төвтэй буюу асуудлыг зөрчил маргааныг зөрчилдөөн үүсч байвал дэлхийд дахинд хэрхэн оршиж цэцгэлэн хөгжих вэ гэдэг асуудал. За 3 дугаарт нь бусад улс орнуудтай хэрхэн өөрийн их ашигт нийцсэн харилцаа хөгжүүлэх вэ? Олон улсын тацанд хөөрийн байр суурь нэр хүндийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг асуудлыг гаргаж ирнэ. За Монгол улс хамгийн түрүүнд хоёр шөрштэйгээ харилцах бодлогын хүрээнд энхийг эргэлзсэн бодлого буюу гадаад харилцааг явуулна. Мөн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргэн биелүүлнэ. Харин Монгол улсын үндсэн хуулинд хариулж байвал тухайн олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй байж болно гэж заасан. Энэ нь бол цаашлаад үндэсний эрх ашигыг хамгаалах энэ бодлого байна. За үндэсний эрх ашиг гэдэг нь тухайн улсын орчин тогтнох хэсэгтэй холбоотой буюу Монгол улсын хөгжил дэвшилтэй холбоотой язгуур эрх ашигыг хэлж байгаа бөгөөд Монгол улсын гадаад харилцааны бодлого нь улс орны тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах чиглэлийг зогсохгүй улс орны тулгарч буй нийгмийн эдийн засгийн зорилтыг шийдвэрлэхэд тус төхөн болох юм аа. За Монгол улс нь хоёр шөрштэйгэн буюу стратегийн түншлэлийн бодлогыг бол одоо очрот ерөнхийлөгчийн үеэс ахгуул чийж эхэлсэн. Ингээд дипломат харилцааны бодлогын хүрээнд буюу иж бүрэн стратегийн түншлэлийн бодлогыг бол Орос улбаны улс болон бүгд найрамд хотод улстай хийсэн байгаа. За тэнцвэртэй харилцах бодлогын хүрээнд бол Монгол улсын 1994 онд оноос хүчин төгөлтөр болсон за гадаад төлөвийн үзлэр хэмнэлт бол зааж өгсөн байгаа. За улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн чиглэлд буюу хоёр хөрштэй хүн бол энэ тэнцвэртэй харилцах ёстой гэж үзэж байгаа маа. За үүнээс аваад үзэх юм бол хоёр шөрштэйгөө энэ тэнцвэр харилцахад бол одоо бидний хувьд геополитикийн болон геодын газар зүйн байрлал маш их нөлөөлж байна. За хуучнаар бол зөвлөлт холбоотой улсаас эдийн засгийн буюу экспортын хэмжээ өндөр байсан бол одоо бүх найрамд хотод ард улсаас одоо хараат байдалтай болж эхэлж байгаа нь бидний хувьд шийдэх ёстой хувилбарын нэг болж хуурж байна. Үндэсний эрх ашиг, эдийн засгийн
байдал, за брэнд бүтээгдэхүүн, эдийн засгийн коридор зэрэг бол одоо орчин үед нэн төрөний шаардлагатай гэрээ хэлцээр өгдөг бол одоо засгийн газар болон төрийн зүгээс хийж байгаа нь харагдаж байна. За бага улсын батлан хамгаалах бодлогын хүрээнд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал буюу батлан хамгаалахын бодлогын 1-р нь бүх нийтийн батлан хамгаалах тогтолцоо тулгуурлан өөрийн дотоод байгаа бүх хүч чадал арга хэрэгсэл гадаад хүчин зүйлийг өргөнөөр ашиглан хамгаалах буюу 20-р цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх буюу хүчин чармаалтыг бий болгох хамтын ажиллагаанд оролцох зэрэг байгаа. За Монгол улсын цэргийн бодлогын үндсэн баримтыг чигт бол одоо Монгол улсад өөрийгөө хамгаалах зарчим нь орон нутгийн хамгаалтанд буюу үндэслэн батлан хамгаалах нэмэгдэл тогтолцоонд тулгуурлан ингэ заасан байдаг. За Монгол улсын гадаад хөдөлгөөний үзэл баримталд буюу нэн төрөний буюу өнөөдрийн хичээлтэй холбоотой бол маш олон заатууд байдаг. За хоёр хөрсийн гадаад харилцааны бодлогод буюу Америк нэгдсэн улс, за Япон, Европын холбоо, Энэтхэг, Бүгд найрамдах Солонгос, Турк зэрэг өрөнд орны өндөр хөгжилтэй 3 төрч орнуудтай бол харилцах ёстой гэж үзсэн байгаа. За Монгол улс нь 1987 онд бол Америк нэгдсэн улстай болон 1969 онд Турк улстай, 1972 онд бол Япон улстай, 1990-ад оны үед бол одоо Солонгос улстай тус дипломат харилцааны бодлогыг хөгжүүлснээр энэ нь 3 дахь чөршийн бодлогын авч хэрэгжүүлж байгаа хэмжээ байгаа юм. За 3 дахь чөршийн бодлогын хүрээнд буй дэлхийн орнуудын буй харилцан хамаарал, лавшарч, улс төр эдийн засгийн интеграц, гүнзгийч, даяаршил буй олон улсын харилцааны хөгжлийн үндэс хандлага нь 21-р зуун буй глобал орчныг тодорхойлж байгаа. За Монгол нь гадаад орчинд шууд нөлөөлөх глобал хүчин зүйлгээ бол социалист чиг шугамын задрал, за зөвлөлт холбоот улсын бутрал, үүнээс холбоолоод хүйтэн дайны төгсгөл буюу үүний үр дүнд Монгол улс харьцангуй бие даасан гадаад бодлого явуулж, за Америк нэгдсэн улс, Япон өрөндийн өндөр хөгжилтний стратегийн түнжлийн харилцаа бүхий ардчилсан чиг шугамыг бий болгосон байгаа. Монгол улсын аюулгүй байдал бол хоёр улсаас шууд хамааралтай байна. Ингээд өнөөдрийн хичээлд анхааралтай оролцсон хүүхдүүд бүхэндээ баярлалаа.